үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бүгд найрамдах Хятад ард улсын гадаад дотоод бодлого ба Монгол улс сэдвээр ярихаар зочноо урьж ирүүллээ. Ингээд зочноо танилцуулъя. Ноён Сумья олон улсын судлаач, эдийн засагч ийм ирхэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд дахин талархъя. За тэгээ хоёулаа ярилцлаганд оръё. За энэ хамгийн сүүлийнх нь үйл явдлаас эхлэе гэж бодлоо. За өнгөрсөн 7 хоногт одоо энэ Хятадын ардын депутатуудын хурал гэдгүү те тэрний одоо их хурал уралдаад ингээд шийдвэрийг гаргасан байгаа. Тэ энэ хурлын одоо шийдвэр ямар асуудал хилцүү, ямар шийдвэр гаргав гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгээ Хятадын өнцөг булан бүрээс ойролцоо 3000 орчим төлөөлөгч цуглалч жилийнхээ төсөв болоод зорилтыг тодорхойлдог томхон хурал болдог. За энэ бол бүгд найрамдах Хятад улсын ардын төлөөлөгчдийн их хурал гэж. За мөн бүгд найрамдах Хятад улсын улс төрөөр зөвлөдөх зөвлөлийн хурал гэдэг. Тэгээд энэ хоёр хурал нэг өдрийн зөрүүтэйгээр эхлээд нэг өдрийн зөрүүтэйгээр дуустдаг ба. За ойролцоогоор 7 хоног 10 хоног орчим хилцэж Бээжинд ирж хилцэж дуустдаг ба. Тэг яг энэ хурлуудаар төсвөө батлана. За энэ 2025 оны жилийн зорилтуудаа бас бүгдээ хэлцэж батлана. За байнгын одоо бүгд найрамдах Хятад улсын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооноос гаргасан санал зөвлөмж за одоо бусад одоо улс төр нийгмийн зорилтуудын одоо зөвлөмжүүдийг одоо бүх нийтээрээ депутатуудынхаа хурлаараа баталгаажуулдаг. Тийм байна. За тэгээ энэ жилийн хурлын хувьд ингээ харж байхад яг сүүлийн 4-5 жил орчим бүгд ер нь бол 5 орчим хувь эдийн засаг өснө гэдэг зорилттой бас энэ удаад бас дахиад тавьж байна. Тэгээ энэ бол бас ийм том 20 орчим тэрлэн $, эдийн засгийн хувьд бол бас нэлээд бас хүчтэй тийм том зорилт гэж харж байгаа. Яг сүүлийн үед сүүлийн ковидоос хойш ч гэсэн эдийн засаг бол нэг улирлын дундаж өсөлтүүд нь дандаа 4.5-аас 5.5 хооронд байгаа. Тэгэхээр энэ хооронд байгаа өнцгөөс харуул ер нь бол Хятадууд бол бас одоо энэ удаагийн зорилт нь бас яг л өөрсдийнх нь интервал таарсан тийм эдийн засгийн зорилтоо тавьж яах гэж харж байна. Тэгээ мөн батлан хамгаалахын зардал бас эдийн засгийн өсөлтөөс өндөр одоо өсөлттэйгээр явж байгаа. Батлан хамгаалахын зардал жилд ойролцоогоор энэ жил бол бас 7.2% өснө гэсэн байна. Тэгэхээр яг сүүлийн 4 жил, бараг 5 жил орчим ер нь эдийн засгийн дундаж жилийн өсөлтөөс илүү байдлаар өсөж байгаа гэсэн. 5%-аас илүү өснө гэсэн. Тэгэхээр яг ер нь бол аль салбарт илүү анхаарч байгаа, юунд анхаарч байгаа энэ гэдэг нь бас энэ дээр харагдаж. Яг бүх сайдууд болоод голлох хүмүүс одоо хэвлэлийн бахархал хийдэг. Энэ үеэр өөрийнхөө энэ жилийн зорилт, за Хятадын дотоодын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, за гадаад нөхцөл байдлын талаар бүгд ярилцлага өгдөг ба. Энэ жилийн үед бол яг УАИ сайд, гадаад хэргийн сайд бас хэвлэлийн бахархал хийсэн. Тэгээ тэр хурлынхаа үеэр 2-3 зүйлийг онцолж яана гэж харсан. За яг нэгдүгээрт бол Америкийн одоо том гүрнүүдийн одоо сөргөлтөн, өрсөлдөөн ширүүсэж байгааг бас нэлээд тодтогч ярьж байна лээ. За Трамп сонгогдсноос хойш Хятадын гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бас одоо Хятадын гадаад дотоодох хэвлэл мэдээлэл сэтгүүлчдэд бас тодорхой хэмжээнд мэдээлэл өгч илээ. За хоёрт бол Хятадын бас томоохон арга хэмжээнүүдийн талаар ярьж байна. За энэ жилийн хувьд бол дэлхийн 2 дугаар дайн дууссаны 80 жилийн болж байгаа. 80 жилийн болж байгаа. Тэгэхээр ер нь дэлхийн томоохон гүрнүүд одоо хууч 2 дугаар дайны гол ялагч улсууд томоохон одоо цэргийн парад, за улс төрийн шинжтэй том одоо үйл явдлуудыг зохион байгуулахаар одоо хийж байна. Тэгээд Орос бол мэдээж ойлгомжтой 5 сарын 9-нд
улаан талбайд өөрийн парада зохион байгуулна гэж. Хятадын үед 2015 оноос эхлэн бас энэ фашизмын эсрэг, за Японы империализмын эсрэг томхон парадыг зохион байгуулж эхэлсэн ба. За тэгээд энэ бол 2015 оны 9 сарын 3-нд болж исэн. За энэ жил бас 80 жилээ бас хийнэ гэж ойлгож байгаа. Тэгээд энэ том арга хэмжээ болно гэдгийг бас илтгэсэн. За хоёрт бол Шхабын одоо төрийн тэргүүн нарын уулзалтыг Бүгд найрамд хятадд бас зохион байгуулна гэдгээ зарласан ба. За зохион байгуулах хот нь энэ удаад бол Тэнжин хот байхаар болсон ба. Тэгэхээр бол Тэнжин хот 8 сарын сүүл 9 сарын ихээр бол бас нэлээд бужигнаатай байна гэж харж. Тэгэхээр би бол бас ойлгохдоо бол Монгол улсын удирдагч, за ерөнхийлөгч өндөр дээд хэмжээний бас альчлалууд бас 9 сарын үед бас хийхээр альчлалууд төлөвлөгдөж байгаа гэж би бол ойлгож байгаа. За тийм байна. Ер нь бол одоо Ваньигийн хэллэлийн баг хурлаас ойлгосон мэдээллүүд бол ийм байсан байна. Тий, одоо энэ Америкийн нэгдсэн улс ч одоо энэ хятадын бараа бүтээгдэхүүнд аягүй өндөр тариф тавиад ингээд одоо тарифын дай, худалдааны дай эхэллээ гэж яриад дээ шүү дээ, тий. Энэ маань одоо бид чинь одоо манай экспортч одоо 90% хятад руу гарч байна. Энэ маань эргээд одоо эргэж явах та дамаар одоо манай улсын эдийн засагт яаж нөлөөлөхөөр байна? Та хувь судлаач чинь дүгнэлтийг би сонсъё гэж бодож байна. Яг эдийн худалдаа одоо ойролцоогоор 6 тэрлион орчим $. Худалдаа байгаа дэлхийн нийтдээ хийж байгаа. Тэгээд дэлхийн 130 орчим орны хамгийн том худалдааны хамтрагч партнер байгаа Хятад улс. Тэгээд яг Хятадын тэгээд бас хамгийн том худалдааны партнер нь Америк нэгдсэн улс. Тэгээд жилд ойролцоогоор 10 орчим % өсөд байгаа. Тэгээд хэдий ингээд 18 оноос хойш дайн хийнэ гэдэг худалдааны дайн хийгээд байгаа боловч энэ Америкийн одоо худалдаа авах байдал Америктэй худалдаа байнга л өсөлттэй байдаг. Тэр энэ хамгийн том асуудал нь энд байдаг. Объем нь өсөд байдаг. Тэгэхээр энийг яаж бууруулах вэ? За Америкийн хувьд бол бараг 500 тэрбум орчим $. Алдагдaltaй байгаа. 500 тэрбум илүү тийм алдагдaltaй байгаа. Тэгэд энэ алдагдлыг Америкийн зүгээс одоо бид бол бас энийг шийдэхгүй болохгүй гэдэг байдалтай байгаа. А гэтэл нөгөө талдаа Америкийн дотоодод бас одоо тэр хэмжээний одоо өдөр тутмын хэрэглээний гэдэг юм уу, нийтийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Хятадаас өөрөө заас орлуулах эсвэл өөрийн дотооддоо үйлдвэрлэх болцоо өөрөө бас айгүй хумигдмал байгаа. Тэгэд энэ зүйлийг л бас шийдэх санаатай байгаа Америкийн талаас бол. Тэгэд Америк өөрөө бас Хятадтай өөрөө сөргөлдөөнд орж байгаа бас энэ өөрөө нөө том намуудын том удирдагчид нарын том одоо улс төрчдийн одоо манипуляцизм болж байгаа Америк дотор. Тэр талаасаа бас нэлээд хүнд асуудлууд байдаг. Хэрвээ Хятадтай уулзраа олж ивэл цаашаа дэлхийн бүх улсуудад бас уулзраа олчих гээд байдаг худалдаан дээр. Тэгээ тийм асуудлууд байдаг. За Хятадын үед ч гэсэн хамгийн том партнерээ бас одоо харилцаа холбоо хүндрээд ах өөрт нь бас тийм ашиггүй зүйл байна. Тийм учраас Хятад Америктэй бас маш сайн ойлголцохыг хичээж байгаа. Сайхан гэхэд одоо сангийн сайд, худалдааны сайдууд, за Хятадын хөгжил шинтгэлийн хорооны хүмүүс энэ төр бас тодорхой төвшөнд уулзалтууд хийгээд байгаа. Тийм төвшөнд байгаа. Трамп бол одоо дахин гарч ирээд бас одоо дахиад тариф нэмсэн байна. За мөн Хятадын нөгөө реэкспорт хийдэг орнуудад бас нэмэлт татварууд ногдуулж эхэлж байгаа. Тэр нь одоо юу гэдэг Канада байдаг юм уу, Мексик байдаг юм уу, за Вьетнам байдаг юм бусад тий Зүүн Азийн орнуудад энэ төр бас одоо Хятадын одоо бараа бүтээгдэхүүн дахин экспортлох тэр болцоог нь бас хаах зорилготой гэх юм уу тийм бас тарифын бус одоо шийдвэрүүдийг гаргаад байгаа. Тэгээд энэ бол өөрөө бас томоохон нөлөөнүүд гарна гэж харж байгаа. Монгол улсын хувьд бол бид бол нэг жилдээ ойролцоогоор Хятад улстай нэг 18 орчим тэрбум $. Худалдаа хийж байна. За энэ бол бид бол бас гайхамшигтай өндөр тоо өссөн гэж харж байна. 10 жилийн өмнө бол бид бол нэг 5-6 тэрбум $.
худалдаа хийдэг байлаа шүү дээ. Одоо бол бид бол 18 тэрбум доллар хүрлээ. Удахгүй нөгөө 22 онд нөгөө хөрсөх ерөнхийлөгч Бээжинд ажиллахдаа нөгөө хоёр ерөнхийлөгчийн бас хамтарсан дугуйлалт бол 20 тэрбум $20 худалдаатай болохыг бас зорьсон байна. Тэгэхээр ер нь бол 2-3-2-4 жилийн дотор ер нь бол 20 тэрбум түрэхээр харагдаж байгаа. Тийм байна. За тэгээ Хятадын хувьд ч гэсэн нөгөө 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөх ингээд Америктэй хийх худалдаанаас хамаарат нөгөө эдийн засгийн нурж унах ч юм уу тийм цохилт авдаг бас тийм эдийн засаг бас биш болчих одоо бол. Тэгэхээр өөр орчмынхаа энэ улсуудтай харилцаагаа маш их анхаардаг болсон. Тэгэхээр бол хэдий ингээд ковидын нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн ковидын дараах нөхцөл хүнд байсан ч гэсэн Монголоос авах одоо нүүрсний эрдэс баялагын экспорт бол бас импорт бол бас буураагүй. Яг мэдээж үнийн савлгаа зах зээлийн бас асуудлууд байгаа боловч ерөнхий нөхцөл байдал нь сайн байгаа гэж харж байна. Мөн улс төрийн ихтгэлцэл бас нэлээд өндөр түвшинд очиод байгаа гэж харж байна. Яг гэвэл 2 сард ингээд та харахад 2 сарын 13-ноос 15-нд Монгол улсын ерөнхий сайд Хятад Харбин хотод айлчилсан бол 24-ний өдрөөс эхлээд манай улсын хурлын дараа айлчилсан байна. Тэгэхээр ингээд та бодоод үзэхэд бид бол нэг 10 хоног 14 хоногийн хүрэхгүй хугацаанд ингээд Монголын 3 том өдөртөгчийн 20 айлчилсан. За тэгээ би түрүүнд бас дурдлаа. Дэлхийн 2 дугаар дайны томхон одоо улс төрийн одоо үйл явдлуудад Бээжинд болох үйл явдлуудад Монгол улсын ерөнхийлөгчийг өрсөн байх магадлалтай байна. Тэр ингээ харахад бол энэ жил бол ингээд улс төрийн ихтгэлцэл бол ингээ Монгол улсын 3 өдөртөгч тий нэг жилд айлчилсан жил бас болох гэдэг. Энэ бол 2015 онд болж байсан байна. Тэгэхээр бол ингээ 10 жилийн дараа ингээ 3 өдөртөгч Монголын 3 өдөртөгч юу н одоо Хятад айлчлах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр бол улс төрийн ихтгэлцлээс дагаад эдийн засаг худалдаа бусад хамтын ажиллагаа өндөр түвшинд явдаг. Тэгэхээр энэ талаас харахад бол энэ жилийн үед бол бас нэг тийм одоо хоёр орны худалдааны статистик томоохон хэмжээнд өөрчлөгдөх эсвэл буурах гэдэг юм уу. Тийм нөхцөл байдал бол зөвхөн яг өнөөгийн нөхцөл байдалд бол харагдах байна. Мэдээж яг үн байна. За бусад савлгаанууд байна. Тийм зүйлүүд бол байна. Бол харагдаж байгаа. Тий. Би зүгээр үзэгчтэй яг энэ асуудлаар нэмэлт мэдээлэл өгөхөд нөгөө нэг сая өнгөрсөн 3 дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг их ярилцсан байна лээ. Тэгээд сангийн сайд мэдээлэл хийхдээ бол одоо эхний 2 сарын байдлаар төсвийн орлого одоо төлөвлөснөөхөө 95% үрж биелсэн тийм ээ. Бүх одоо зарлагууд одоо бүгдээрээ санхүүжүүд явагдаж байна. Төсвийн тодтгол хийх тийм нөхцөл байдал бол үүсээгүй байна гэсэн тийм өөдрөг одоо мэдээллийг өгсөн шүү үзэгчтэй. Тийм. Тэгэхээр бид нар бас яг хөө нөгөө нүүрсний унсан ч гэсэн нөгөө бие гарах хэмжээ нь одоо өсөж байгаа учраас бас энэ төсвийн алдагдал бас бага байгаа гол үзүүлэлт нь тэр юм бэлээ гэж тийм тайлбар өгчээсэн тий. Тэгэхээр би зөвхөн нэмэлт мэдээлэл болгоо үзэгчтэй энийг хэлчихье гэж бодлоо. За яг одоо энэ Хятад Орос хоёрын харилцаа ямар байна? Одоо энэ сүүлийн 3 жилийн тэр ялангуяа энэ дайн байлдаа гэснээс хойш энэ хоёрын харилцаа их зузаан байж байгаа. Сая Трамп гарч ирээд бас Оростой нэлээ ингээд сүлжилт хийв гэдэг одоо тэгсэн чинь Хятадын тал бас жоохон дургуцтай илэрхийлсэн тийм юм би харсан юм аа. Энэ үнэн үү те? Үгүй одоо Хятад бол Оросын удирдагч нар гадаад хэргийн сайд нар бүгд мэдэгддэг шүү дээ. Одоо бид бол одоо түүхэнд хамгийн сайн харилцаатай цаг үедээ явж байна. Орос Хятад хоёр. Тий. За баян сайд ч хэлдэг. Лавров сайд ч хэлдэг. Тэгэхээр бол бас энийг бас илтгэж байгаа нэг зүйл байна гэж харж байгаа. Энэ жил бол би түрүүнд бас дурдаад байгаа энэ дэлхийн 2 дугаар дайн төгссөний 80 жил болж байгаа. Тэгээд Москвагийн баярын үйл явдалд одоо Ши Жинпин айлчлана гэж ойлгож байгаа. Энэ 5 сард. За тэгээд Лавров бол бас энийг мэдгдсэн байна. За Ши Жинпин 5 сард Москвад айлчлана. Тэгэхээр бол ингээ харахаар 2 жил тутамд баг 2 жил тутамд Хятадын
одоо ерөнхийлөгч Москвад альчилж. За тэгэхээр бол улс төрийн ихтгэлцэл бол бас нэлээд өндөр түвшинд очсон. За Хятадын талч гэсэн өөрийнхөө Бээжинд болох 9 сарын 3-нд болох томоохон одоо фашизм эсрэг цэргийн парад болоод улс төрийн одоо үйл явдалтаа бас Путин гөрсөн байна. Тэгээ Путин тэгэхээр бол энд бас оролцсон гэдгээ бас илэрхийлсэн байна. Тэгэхээр бол ингээд аль аль талаас одоо улс төрийн хамгийн том удирдагч нар нь бол нэг жил дотор харилцаа альчлалын гэдгээ баталж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэлээд тийм өндөр ихтгэлцлийн төвшин байгааг харж байгаа. Мэдээж яг Орос Америкийн одоо Америкийн талаас эрг одоо хүлээлттэйгээр Оростой бас харилцаж байгаа нөхцөл байдлууд байна. Тэгээд энэ талч бас энийг анзаардаг баг. Тэгэхээр яг ерөнхийдөө бол Европ талах зүүн Европ тал дах Европын орчим дах дайн болоод бусад зүйлүүдийг намжаах. За мөн Трампын улс төрийн амлалтууд байна тий. Сонгуул дэвшигтэй амлсан амлалтууд байна. Өөрөө бас Нобелийн шагнал авах ч юм уу тийм сонголтууд байна. Тэр мөрөөс нь харуул амбицаас нь харуул ерөнхийдөө бол одоо зүүн Европ одоо өнөөдрийн нөхцөл байдал, Украиний нөхцөл байдал дэх тэр нөхцөл байдлыг намжаах тийм сонирхлоо илэрхийлээд байгаа. Тэгээ энэ талаас нь харуул Америкийн стратегийн сонирхол ерөөсө буцаад энтхэн номхон талаар байгаа чиглэх сонирхолтой байна гэж харж. За мөн бас Газын болоод ойрхон томдод нөхцөл байдал руу бас орох. Ер нь бол Америк бол 3-4 фронтоор дэлхийд ингээд өөрийнхөө ноёрхлоо хэрэгжүүлэх болцоо гэж харж. Ямар ч хэсэг аль нэгийг нь намжаах, аль нэгийг нь анхаарлаас бууруулах тийм үйл явдлууд одоо яг одоо нөхцөл байдлын одоо үйл явц явж гин гэж харж. Тэгэхээр бол тэрэнд бол Хятадын талаас бас нэлээд serious анхааралтай ажиглаж байгаа тийм юм харагдаж байна. Тэгээд энэ гурван улсын одоо манай энэ Ишхабын уулзалтын үеэр 2 жилд нэг удаа энэ гурван улсын төрийн тэргүүн одоо хоорондоо уулзалт хийдэг тийм жишг тогтцсон байсан тийм ээ. Тэгсэн чинь 24 оныхт нь ийм уулзалт болоогүй юм билий. Тэгээ улсууд янз бүрийн л одоо яага болсонгүй энэ ч одоо гурван улсын харилцаа чинь одоо сэвтгэн ч үеийн зүгээр одоо янз бүрийн таамаг дэвшүүлж юм л дээ. Тэгээ энэ дээр таны одоо бодол юу вэ? Яг би энэ талаар нийтлэл бичсэн байна. Тэгээ би 2024 оны 7 сард дипломат сэтгүүлд нийтлэл хэлүүлсэн. Энэ дээр бол миний гол харж байгаа онцөг бол 2023 он болоод 24 онд улс төрийн одоо 3 талын уулзалт зохион байгуулагдав. 2 жил дараалал. Энэ бол бас нэг тийм нөхцөл байдлыг харуулж байгаа. За мөн 2024 онд ерөнхийлөгч хүрэлцэх болоод Гүнард Хятад улсын дарга Ши Жинпин бас 2 талын уулзалт хийгээгүй. Тэгээ энэ талаас харахад бол өнөөдөр ийм иж бүрэн стратегийн түвшинлийн харилцаатай ярина. Яагаад бид ингэж зарим харилцааг бас явахгүй байна гэдэг бас анхаарахад бас сонирхолтой сэдв байсан. Тийм учраас би энэ талаар бичсэн. Тэгээ ер нь бол яг одоо бас одоо ингэ дараачийн механизмд үүслээ Ишхаб дотор. Тэндээс харахад сайд нарын, гадаад хэргийн сайд нарын төвшөнд 3 талын уулзалт зохион байгуулагдана. За мөн өнгөрсөн жил анх удаа ерөнхий сайд нарын төвшөнд гурлаа. Монгол улс, Хятад улс, Орос улсын 3 төлөөлөгч уулзсан ба, Пакистанд уулзсан ба. Тэгэхээр энэ талаас харахад бол формат бол нэлээд баяжиж, өргөжж, хөгжиж байгаа л харагдаад. Нөгөө талаас бол мэдээж хамгийн өндөр түвшинд 2 жил дараалаад хийгээг гэдэг бол бүгдээрээ хинээс асуух асуулт вэ гэдгийг бас бодох, өөрсдөө бодох ёстой асуулт л байгаа юм л да. Тэгэхээр бид энэ талаар бас цаг тутамд анхаарч ажиллаж авах хэрэгтэй байна. Тэгээ мэдээж 3 талын уулзалтууд дээр юу яригддаг вэ гэдэг ойлгомжтой. 3 талын хамтын ажиллагаанууд байна. За нөгөө төмөр замын шинжилгээний асуудал байна. Шинэ төмөр замууд барих асуудлууд байна. Бомбтууд нээх асуудлууд байна. За хийн хоолой тавих асуудлууд байна, тэ. За өөр 3 талын хамтын ажиллагааны өөр бусад салбарууд, соёл, нийгэм, хүмүүнлэгийн салбарууд байна, тэ. Эдгээр салбаруудыг хөгжүүлэх тийм зүйлүүд байдаг. Тэгээ эдгээр зүйлүүдийг урагшлуулах одоо бас механизмуудыг сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь цаг тутамд ажиллаж явах хэрэгтэй. Цаг уйлчаад байгаа, тэ.
Тийм. Тэгээд та сая бас арай яриндээ дурдлаа. Энэ гурван улсын харилцаа ингээд ярихаар тэрний хин хоолой асуудал гарч ирд юм аа. Энийг зөвөр би хувь хүнийхээ ингээд ойлгож байгаагаар бодоход миний ойлголтоор бол энэ Оросын тал энэ одоо хоолойг хятад руу тавихтаа Монголын нутгаар тавих маш их хүсэлтэй байдığım шиг байгаа юм. Тэгсэн мөртөө хятадын тал энийг одоо заа гэж хэлэхгүй байж байгаа чи нодон гэлөө шивийн дараа үгүйгээд уг нь хэлчих шиг болсон юм. Гэтэл одоо энийг л Оросын тал ингээл шахаад байдаг болтой харагддгийг. Манай тал тэгээд одоо өстө нөгөө хоёр юуны донд авчулсан халимны цуцаг гихчээр одоо ингээд аль алийг гомдохгүй ч гэдэг юм Оростой тэгээд нэг босон болоогүй гэрээ мэрээ хийгээл тэзүү хүртэр батлал ингээл яваад ах шиг харагддаг юм аа. Миний харах өнцөг тэр шүү тий. Таны энэ дээр ямар тайлбар хийх вэ? Тэг яг сая 2 сард одоо Bloomberg дээр мэдээлэл гарсан шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд одоо дахиад одоо Сибирийн хүч хоёрыг одоо хамтарч ажиллах талаар аль тал санал тавилаа. Тэгэхээр энэ талд бол бас одоо Монгол улсын зүгээс ч гэсэн бас санаачлагтай байх талаар ажиллаж байгаа ийм асуудал байна. Тэгээ мэдээж яг Орос Хятадын хувьд одоо үнийн асуудал болоо технологийн асуудал байгаа да. Энэ хоёр л асуудал байгаа да. Энэ хоёр асуудлаа шийдвэл энэ төсөл явна хэрэгжинэ. Тэгээ мэдээж Оросын тал бол өөрөө Европын талтай бол маш том экспортын зах зээл алдсан байгаа да. Одоо энэ сүүлийн геополитикийн болоод өөрсдийн аюулгүй байдал эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат. Тэгээд одоо Хятадтай бас харилцаанууд байгаа дээ. Тэгээд энэ дээр бол хамгийн том одоо эдийн засгийг объемор өсгөх бас томоохон одоо санаачлах төслийн хувьд бол энэ төсөл байна. Тийм учраас одоо Оросын тал бас нэлээд хүчтэй зүтгэдэг. Монголын тал ч гэсэн бас тодорхой төвшөнд одоо өөрийнхөө дотоодын нийгмийн асуудлууд байна бидэнд бас одоо утаа хувнаар тий одоо энэ их юм хортой утаанд ингээд бүгдээр амьдарч байна. Энийг шийдэж болох бас тодорхой гарц гаргалгааны хувьд бол байгалийн хийж болох юм гэдэг бас гарц гаргалгаа байна. Нөгөө талаасаа бид бол бас транзит фи авах болцоод байна дэс тэ. За мэдээж манай улс төр геополитикийн нөхцөл байдал бас хараалтуулах магадлал өндөр байна тэ. Тэгээд аль талаасаа бас бодолцсон юмнууд байгаа да. Тэгээд мэдээж Орос Монголын харилцаа бол одоо ингээ 90-ад оноос хойш уналттай байна. Тэгээд мэдээж өсгөж чадахгүй байгаа гэдэг. Тэгээд мэдээж Оросын тал одоо 20 орчим жилийн дараа Монголтой харилцаагаа бас дэвшлүүлэх, сайжруулах сонирхолтой байгаа боловч бас чадахгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдалтай. Тэгээ хит бас баруун талдаа бас том улс төр геополитикийн нөхцөл байдал хүндрэлттэй байгаа дээ. За дэлхийн нийтээр бас томоохон хориг санкцд орсон байна. Тэгээ энэ утгаараа бол бас Монгол Хятадын талаас санаачлах гаргаж байгаа хэлбэрийн хувьд бол энэ өөрөө хамгийн том томоохон төсөл байж болохоор байгаад. Тэгээ мэдээж гурван талын хамтын ажиллагаанд ч гэсэн энэ бас түүхэн шийдвэр байх магадлал. Мэдээж яг төмөр замын дараах гэх юм уу те. Бид бол төмөр замаа барьж байгуулад бид бараг 70 жил боллоо те. Хамтарч байгуулад одоо энийг яаж шинжлэх вэ? Яаж хурдыг нэмэх вэ? Өшөө яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр одоо бас дараачийн шийдлүүдийг хүлээж ийн гэж харж байгаа. Сайхан хүртэл зам тээврийн сайдуудын уулзалтууд болж байна тий. Энэ дээр бол бас их сонирхолтой шийдлүүд хүлээж байгаа болов уу гэж харж байгаа. Мөн манай ерөнхий сайд ч гэсэн Орос руу айлчлах сонирхлууд байна уу гэж бас харж байгаа. Өргөдсөн ч байд юм тий. Би бол Шхабын төрийн тэргүүн нарын уулзалт бол энэ жил Оросд болно гэж ойлгож байна. Авшаа засгийн газрын тэргүүн нарын уулзалт. Төрийн тэргүүн нарын уулзалт бол Бээжин Тэнжинд болохоор ярьж байгаа тийм байна. Тэгээд энэ зүгээр би та тэр одоо тэйцний боловсруулагдсан гэсэн энэ хий хоолой тэр бол одоо нийтэд дэлгэгдээгүй зүгээр хэвлээс авсан мэдээллийг би ингээ харахад тэр чинь ингээд нэг юм коридор мэдээж байх юм байна. Тэгээд бараг километр өргөнтэй тийм коридорыг одоо Монгол улсаас аваад арайч Оросын өмч болчихгүй юм шиг тэр газар нутгийн. За тэгээд тэрий чи хамгаалах нэрийдлэр ингээд тор татаад ингээд нэг тийм л юм
би ойлгосон. Танд ямар мэдээлэл вэ энэ талаар? Яг одоо бас адилхан одоо ил мэдээлэл дээр л бас ажиллаж байгаа. Тэгээ яг мэдээж нөө монголчуудын хамгийн их санаа зовж байгаа нөхцөл байдал бол геополитик устра илгүй байдлын нөхцөл байдал хүндрэх үе гэж байгаа. Тэгээ яг тэр талаасаа бол харахад бас Украины загвар бас харагдаж байгаа. Энэ дээр бол тэгэхээр бол аль талаасаа бас хэрхэн хийх үү, яах хийх үү гэдэг талаар бас томоохон ярилцлага улс төр судлаачдын бас томоохон шийдлүүдийг бас ярилцах хэрэгтэй болов гэж харж. За мэдээж хэтийн тал бол ямар сонирхолтой байдаг вэ гэвэл ингээ харж хат өөрсдийн техник технологи хүний нууцаар энэ асуудлыг барих өөрсдөө барих сонирхолтой байдаг. За мөн мэдээж тэр хоолойг өөрсдөө хянах сонирхолтой байна гэсэн үг. За ер нь Төв Азад мань хүн хятадууд одоо хаана барьсан байг ингээ харахад Төв Азад 3-4 хоолой барьсан байгаа. Байгалийн болоод нефти. За Мьянмарт барьсан байгаа. Тэгээ эдгээр хоолойнуудыг харахад бол хятадын тал бол 50% өмчлөлттэй байдаг юм эсвэл 100% өмчлөлттэйгээр эдгээр хоолойнуудыг барьсан байдаг. Тэгээ мөн өөрөө бас барьж гүйцэтгсэн байдаг. Тэгэхээр эндээс харахад бол хятадын тал бол яг л тийм сонирхлоо Оросын талд илэрхийлж байгаа юм. Тэгээ мөн Монголд баригдах энэ 1000 гаруй километрийн одоо байгалийн хийг бол байгалийн хоолойг бол бид бас өөрөө бүтээн байгуулахад оролцмоор байна гэдэг асуудал ярьд. Мөн хитрхийн өндөр төсөвтэйгээр бас барих сонирхолтой байна. Удаан бас барих сонирхолтой байна. Барих бол за мөн мэдээж Оросын дотоодын нөхцөл байдалд ашиглаж болохоор үнээр авах сонирхлоо байнга илэрхийлдэг байна. Оросын дотоодын үнээр авах сонирхол. Одоо тэгэхээр Оросын хувьд бол бас ийм өртөг одоо өртөгтэйг ойролцоогоор ингээд бас гадагш экспорт хийх бас сонирхолтой байна тий. Тэгэж одоо Европын төвшөнд хүрч чадах юм уу? Европоос бага төвшөнд үнийг авчиж хамтарч ажиллахаас сонирхолтой байна. Тэгэхээр энэ хоёр талд бол байнга одоо сүүлийн 2-3 жил бол байнга хүчтэйгээр л уулзаж ярилцж байгаа том сэдвүүдийн нэг байна. Тэгэхээр яг нөгөө талаас би бол одоо монголоор болохгүй гэвэл одоо Казахстанаар явах юм уу? Бас өөр сонирхлууд бас өөр хэлбэр хийцүүд бас яваад байгаа гэж харж байгаа тийм. Би зүгээр хувь иргэнийхээ хувьд энийг бол заавал одоо Монгол улсын нутаг дэвсгэр дайруулах шаардлагагүй юм байна л гэж би хувь хүний бодсууд шүү. Тий. За дараагийн асуулт энэ хоёлаа одоо нөгөө нэг энэ Монгол улс руугаа орё да. Тий. За энэ саяын тэр таны дурдсан тэр ардын төлөөлөгчдийн хурлын чинь энэ гэхдээ ер нь энэ он чинь одоо энэ хятадын нэг 5 жилийн сүүлийнх нь он байна уу те? Тийм ээ. Одоо 26 оноос шинэ 5 жилийн төлөвлөгөө эхлэх гэж байгаа тийм ээ. За тийм үүнтэй холбогдуулаад юу гэсэн гэхээр энэ цахилгаан эрчим хүчийг бид нэр одоо энэ хятад руу одоо экспортлох сонирхол Монгол улс илэрхийлсэн байгаа тийм ээ. Манай ерөнхий сайч илэрхийлсэн, их хурлын дарга очиод илэрхийлсэн энэ одоо Монгол улсаас цахилгаан эрчим хүч аавна гэдэг энэ заалтыг эх 5 жилийнхээ төлөвлөгөөнд оруулж өгөөч энэ төргээл лавл манай их хурлын дарга гуйсан байсан ийм юмнууд явж байгаа. Манайхан ч өөрсдөө одоо арабуудтай нийлээд эсвэл хятадын одоо аж ахуйн нэгжүүдтэй нийлээд говьд айгүй том ногоон эрчим хүчний одоо станц байгуулаад тэрийг хятад руу экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Тэгээд энэ талаар танд ямар мэдээлэл байна? Яг ингээд бид бас их тийм одоо газар зүйн нөхцөл байдлын үед бас нэлээд хүнд нөхцөл байдал гэж би бол харддаг. Шинжаан өвөр Монголтой бид хэлдэг. За эдгээр одоо мужи хятадын мужи ареанууд бол өөрөө байгалийн баялаг хийдэг. Одоо нүүрс болоод байгалийн хий, нефтэр баялаг тийм мужууд байна. Мужи ареанууд байна. Эдгээр мужи ареанууд бол одоо хятадын бас томоохон одоо хамгийн томоохон цахилгаан үйлдвэрлэгч мужууд байдаг. Цахилгаан үйлдвэрлэгч мужууд байдаг. Тэгээд эдгээр мужууд бүгд урагшаага өндөр давтамжийн цахилгаан дамжуулалтууд хийдэг баг. Том хоолуудад. Тэгэхээр бид бол бидэнд ямар боломж байна гэдэг ингээд бүгд л ярьж байгаа. Бид бол хятад руу цахилгаан экспорт хийлгээд байдаг. Гэтэл хятадын дотоодын нөхцөл байдалд бол хамгийн том цахилгаан үйлдвэрлэдэг мужтай ареантай бид хэлж байгаа. Тэгэхээр бол бас
хятад одоо юу гэдгийг бид өөрөө ингээд нэг тийм одоо юуны найдалгаа ингээд төрийнхөө найдалгаа ингээд одоо улс төр эдийн засгийн хөгжлийнхээ найдалгаа хятадын дотоодын төлөвлөгөөнд найдаж оруулж хийж байгаа ярьж байгаа нь бол өөрөө бас их тийм надад бол тийм ойлгомжгүй санагддаг. Нөгөө талаасаа бол бид хамтарч ажиллах нь ойлгомжтой. Яаж хамтрах вэ? Ямар боломж байна гэдгээ бас бид ярих хэрэгтэй. Өшөөсөө ярих. Мөн улс төрийн ихтгэлцэл маш өндөр байх хэрэгтэй. Тийм учраас одоо бид бас өшөөсөө ярилцах хэрэгтэй болчиход. Тэрнээсгүй бол одоо ингээ харахад гэтээ хамгийн том тэг нүүрс үйлдвэрлэдэг. Тэг хамгийн том одоо цахилгаан үйлдвэрлэдэг хүмүүжүүдтэй ингээд хэлэлж байгаа болохоор бидэнд бол бас тийм өрсөлдөх чадвар гэдэг юм уу? Ядаж үнийн хувьд өрсөлдөх чадвар байдаг юм уу? Дид бүтцийн хувьд одоо эднээс давах чадвар байна уу гэдэг бол өөрөө бас том асуулт байна. Бидний бодж байгаа одоо зоргоорч бас нэг амархан хэрэгжиж бас хэцүү юм байна тийм үү? Тэгээд мөн одоо ингээд хятад ч бас зүүн өмнөд Азаар бас улсуудтай хэлж байгаа шүү дээ. Лаос, Вьетнам, Таиланд, одоо Мянмар ч гэдэг юм тий. Тэр мужуул харьцангуй одоо нүүрсний баялагч гэдэг юм юу баялаг бага байхгүй. Тэгээд тэндээс одоо бас ингээд одоо хил дамсан бахан гол мөрөн урсдаг байна. Мекан гол энэ төр урсдаг байна. Тэгээ тэр гол мол дээр одоо том даймууд одоо усан цахилгаан станцын одоо юунууд далангууд барьж хятад руу бас буцааж экспортлдог байна. Тэгэхээр бол хятад өөрөө бас энэ одоо эрчим хүчний цахилгааны маш том сонирхол одоо манайд байна уугүй гэдэг бас ингээд бид анхаарах, бодох, яаж төлөвлөх үү гэдгийг л бодох хэрэгтэй болчиход байна. Өнөөдрийн нөхцөл байдал тэгж л харагдаж. Би бол одоо Хятадын дотоодын одоо 15 дугаар төлөвлөгөөнд орох уугүй юу гэдэгтэр би бас өнөөдөр бас яг шууд хариулт хэлж мэдэхгүй. Хятадын тал бас манай нөхцөл байдлыг анхаарах уугүй гэдэгтэр бол бас том асуулт. Бид болохоор өөрсдөө бол яриад байдаг. Ийм том зах зээл дээр яаж хамтарч ажиллах вэ гэдэг. Бидэнд яг зэрэгцээд яг адилхан манайхаас бараг илүү нүүрсний ноцтой муж хамгийн том цахилгаан үйлдвэрлэдэг газар байгаад байдаг. Тэгээ бид яаж харьцах вэ гэдэг л асуудал. Тэгээ зүгээр энэ чинь бол миний одоо энэ ярьж байгаа зүйл бол энэ албан мэдээлэл шүү. Одоо засгийн газрын хэвлэлийн мэдээлэл, их хурлын даргын албан мэдээлэл. Энэ хоёр дээр нь хоёулын дээр нь засгийн газрын Хятадын засгийн газрын ерөнхий сайд заа гэж хэлжлээ. Манай цахилгааныг хүлээж авахаар нөгөө их хурлын даргын хэвлэл мэдээллийн албаныг болохоор за бид нэр тэр төлөвлөгөөнд наадах чи оруулъя гэж хэлжлээ. Бид нь одоо гэж тийм өөрчлөлт инлээ л дээ. Одоо тэгээд одоо үнэн байх л гэж л найдах хэвээр тий. За ингээ хоёлаа дараагийн асуулт энэ нүүрстэй холбоотой асуудал. Одоо бидний чинь манай экспорт хийж одоо 55% ч гэлээ нүүрс байлээ шүү дээ дангаараа. Тий. Тэгээд энэ нүүрсэн дээр бид нар чинь сая нөгөө нэг төмөр зам холбох гэрээ ингээд зурлаа тийм ээ. Миний ойлгож байгаагаар болохоор энэ гэрээг чинь нөгөө нэг одоо урд нь болохоор Монгол Хятадын энэ аж ахуйн нэгжүүд хоорондоо хийх гэж байсан юм уу да хаашаа чинь тий. Тэгээд тэрийг одоо болиулаад хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ болголоо. Энэ бол их том амжилт гэх манай ерөнхий сайд чи яриад байгаа шүү дээ тийм ээ. Энд чинь тэр нэг 15 онд нэг олон улсын тендер зарлаад нэг 3 улсын консорциум орж ирээд China Energy юу ичлээ Хятадын Монголоос MCS ингээд энийг яриад байна уу эсвэл өөр гэрээ байсан юм уу тэр нэг 100 жилээр зүгээр өгөхлөө гээд нэг одоо хүртэл яригадаад байна шүү дээ нэг юм. Яг 15 оны нөхцөл байдал ямар байсан гэдэг бас ярьж байна. 15 оны нөхцөл байдал Белууныхаа хэмжээг ярьж үзээд байна. Белуу бол одоо бид нэг 5-6 сая тонн нүүрс экспортлдог байсан цаг байна. Одоо бид хэд вэ? 60 сая тонн, 70 сая тонн, 83 сая тонн гэдэг. Манай Белуу өөрөө маш том болсон байна. Тэгээ энийг яаж явуулах вэ гэдэг одоо хамгийн том шаардлага бол дэд бүтцэл байгаа юм л. Тэгээ яг 15 оны нөхцөл байдлыг ингээ харахаар тэнд бас үнэ бас тийм өндөр байгаагүй юм шүү дээ. Тухай. Тийм ээ. Тэгээ өнөөдөр бол бид бол дандаа 100-аас дээш үнээр зарж ирсэн цаг үе байдаг сүүл үед. Тэгэхээр тэр нөхцөл байдлаа харуул тэр үед бараг $30 байсан да. Магадгүй. Тийм бараг 15 онд орчим. Тийм. Тэгээ яг энэ өнөөдрийн нөгөө
эдийн засаг юуны өдөөлт энэ гэдэг нь өөрөө ийм нөхцөл байдал хүлээгдээд л байгаа юм л да. Тэгээд л маш их одоо юмыг экспортлох манай улс төр эдийн засгийн хүлээлтүүдийг хятадтай үйж байгаа энэ нөхцөл байдлуудаас хамаарат өнөөдрийн хүлээлт бол маш өндөр байгаа юм л да. Тэгээд бас одоо энийг эдийн засгийн тоо гэж хардаг болсон байхгүй. Өмнөд бол чинь зэсвэл манай зэс болоод алт манай экспортын гол зүйл байсан цаг үе байхгүй. Энэ үрс бол тухайд бага байсан. Тэгээ эндээсээ л харахаар бид яах вэ гэдэг л асуудал байгаа юм л. Яг 1955 оны гэрээгээр бол одоо зөвхөн тий замууд ирээний төмөр замын одоо дамжин өнгөрүүлэх одоо хилийн бомбт байна гэсэн тийм залтлаа одоо. Тэгэнгүүт одоо болохоор ингээд бусад одоо хил дээр одоо төмөр замуудаа бүгдийг холбох гэхээр зарим нь орон нутгийнхаа байгаад байна. Хятадын төлөлтүүд байгаад байна. Өвөр Монголын төлөлтүүд байгаад байна. Бүгд хүлээлтэнд байгаад байдаг. Эндээс л хамаарат байгаа юм л да. Яг 15 онд байж болох байсан зүйл 10 жилээр хоцорсонд бол харамсаж байгаа. Гэхдээ бол өнөөдрийн бэлуугаар бол өнөөдөр бэлуу нь өөрөө ийм том болчиход энийг нөө цаг хугацаагаар шаардж байгаа зүйл байгаа байхгүй. Тэрнээс 15 онд бол эхлээд төмөр зам барьчаад нөгөө хэмжээгээр гарах сонирхолтой байсан бол одоо бол бид ингээд энэ янзын төвшнийг зүгээр өнөөгийн нөхцөл байдалд өөрийнхөө хэмжээнд гаргачаад байдаг. Энээс илүү болгоё гэвэл 200 сая болгоё, 150 сая болгоё гэвэл ялчгүй дараагийн томоохон дэд үтс хэрэгтэй байгаа. Тэр нөхцөл байдалд л яваад байгаа юм л да. Тэгэхээр яг тэр 55 оны гэрээ, за 2004 оны бас хилцээрүүд, за 14 15 оны хилцээрүүд бүгд л одоо юу гэдэг юм манайх томоохон дараагийн бомбттай болох асуудал байгаа юм л да. Хятадын талч гэсэн бас энэ их олон бомбтуудыг зэрэг нэхэн зөв үү гэдэг дээр бас баян эргэлзэж байна гэж харж байгаа. Тийм үү. Тэгээ одоо яагаад гэвэл маш олон бомбтууд баригдах гэдэг шүү дээ. Одоо зүүн хатавч бичихт. Тэгэл одоо ханги мандал тий. За ийшээ шивээ хөрөн цэкэ гашуун сухад ганц мод энэ төр. Тэгээ бүр цаашлуулаа ингээ баруун хэсгийн бомбтууд байна тий. Булган Ташкент. Тэр ингээ харуул. Ерөөсөө энд тэгэл нэг нь дунджаар бараг 30 сая тонны 30-аас 50 сая тонны одоо бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох хүчин чадалтай болно гэдэг нь өөрөө Хятадын тал өөрөө маш их бараа бүтээгдэхүүн импортлох шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр бол Хятадын тал бас ийм их хурдтайгаар одоо Монголоос тий хэмжээний юу авах өөрийнх нь эдийн засгийн потенциал нөөц байна уу гэдэг дээр бас тооцооллууд яваад байгаа гэж харж байгаа. А Монголын хувьд бол яг бид бол экспортлох сонирхолтой шүү дээ. Ингэж одоо нийгмийн эдийн засгийн хөгжлийг хурцсах за мөн манай томоохон компаниуд бас өөр өөрсдийн бомбттай болох сонирхолтой энэ төр байгаа л гэж хараад байгаа юм. Энэ бол улс төр эдийн засгийн томоохон сонирхлын бүлгүүд л өнөөдөр ингээд цаашаа ингээд томоохон хүлээлтүүдийг үсгээд байгаа л зүйлүүд юм л гэж хэлэх. Та бол энэ бомбт олон бомбтуудын талаар бас нэлээд эргэлзээтэй байгаа юм байна. А зүгээр энэ холболтыг хийх тэр гэрээний одоо хэлцэх их хурлын тэр чуулганы явцаас харж байхад бол сайд нар нь бол ийм тайлбар өгöd илээ шүү дээ. Энэ гэрээг л үзэглэх юм бол тэр цаана хүлээлгэж байгаа тэр төмөр замын холболттой 3-4 бомбтыг бол шууд ажил зэрэг эхлээд явах юм аа гэд ингээд сурталчлаад байсан л да. Энэ дээр бол та бол бас нэлээд одоо эргэлзэж байгаа юм байна. Одоо ингээд та 12 сарын 25-нд байна уу? Одоо энэ хилцээрийн талаар орсон ба. Одоо парламент тий. Тэгээд улсын хурлын тогтоол гарсан ба 27 онд тий. Тэгээ 1 сарын 22-нд байна уу 23-нд байна уу? Одоо гэрээг нууцлалтайгаар бас оруулсан байгаа шүү дээ. Аюулгүй байдал байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо одоо хэлцээ зөвшөөрсөн байна. Тэгээ 14-нд энийг засгийн газрын хоорондын хэлцээрийг зурсан байна. За та бид хоёр яг адилхан мэдээлэлтэй. Бид хоёр яг энийг их хувилбарыг хараагүй байгаа. Тэгэхээр би бол одоо улсын хурлын одоо хаврын чуулганы нээлтийн үеэр энэ одоо хэлцээр одоо сойрхон батлуулахаар орж ирэх баг. Тэр үед л бид одоо яг ямар гэрээ зурснаа, яг юунд зурснаа бид мэдэх болцоотой. Өнөөдрийн нөхцөл байдалд ингээд манайд ингээд нууц гэдэг асуудал аюу тийм өөр төвшин тавиад байна л та одоо албаны нууц гээд тавьчих чинь, төрийн нууц гээд тавьчих чинь.
Тэгээд ингэнгүүт ингээд ард иргэд нөгөө мэд хэрхээ бас би давс хэрэгжүүлж чадахгүй. Сүүлд нь одоо аливаа зүйлийг ингээд сүүлд нь ойлгож мэдчихийдэг. Тийм цаг үе болчиход байгаа юм л. Тийм. За тэгээд энэ сүүлийн үед ингээд хаттаа ингээд бид нар чинь ингээд нүүрс их яриад ингээд байдаг болсон. Зүгээр бидний өмнө одоо урд нь хоёр улсын хооронд за бараг гурван улсын хооронд ч юм уу тунхаглаж исэн том хөтөлбөрүүд байгаамаа. Энэ бүс ба зам энэ төр гээд. Энэ маань сүүлийн үед ерөөсөө их яригдхаа байчих юм. Энэ маань ер нь ихэлсэн үү энэ төсөл ер нь? Тийм. Бүс ба замын хэмжээнд бас томоохон төслүүд бас хэрэгжиж байгаа гэж би бол ойлгож байгаа. Жишээ нь одоо манай нийслэлийн одоо бохирдол юу лээ? Дахин цэвэрлэх байгууламж энтер дээр бол бас эдийн талаас хөрөнгө оруулсан ба. Тусламжаар баригдаж байгаа гэж ойлгож байгаа. За энэ налаахын замч байна. Эдгээр ч бүгдөө тэр замбаа бүс юм уу тийм бүс ба замын төслүүд гэж л ороод байдаг. Тэгээд яг мэдээж нөгөө том объем улсын төсөл одоо объемоор ярихаар гурван улсын төсөл бол биш гурван улсын бүс ба замын гэдэг юм уу тий тэр хамт ажиллагаа. Гурван улсын төсөл төр бол түрүүний ярьж исэн Берлин явуулаач байгаа. Тэр нөгөө төмөр замын одоо сур бүтцийг шинжлэх энэ төр асуудлууд байгаа дээ. Тэгээд энэ дээр л тийм л хүлээлтүүд л байгаа. Энийг л хурдан хөдөлгөөгээд тэгээд төв шугамаа төв магистралаа янзлаа энэ төр гээд өнгөрсөн жилийн бас протоколууд элдв зүйлүүд дээр тийм зүйлүүд байх шиг байна. Тэгээд даанч хэрэгжихгүй л байгаа. Тэгээд нэг том зорилт тавьчаад тэгээд тэрийг нэг жоохон бүжгэнж байгаа тэгээд орхичгоо тэгээд нүүрс гэдэг юм ингээд. Таны баахан 32 төсөл тэргээ зурсан байгаа шүү дээ. Нэрээ тийм тий. Одоо бол би бол ойлгохдоо эн чинь 2016 онд нэг зурсан байгаа тий. Тэгээ 2021 онд сунгасан ба. Тэгээ одоо 2026 27 оны орчим бас дахиад энийг сунгах хэсгээ бас ярилцах ба. Тэгээ хэрвээ үнэхээр биелж гин үү, биелэхгүй байна уу гэдэг дээр бас бүгдээр дүнэлт хийх цаг болчиход байгаа юм л да. Мэдээж яг объемоор би яриад байгаа нь бүс ба замын объемын хувьд бол яг мэдээж хөрөнгө оруулалт худалдаа энэ төр бол илүү тийм Пакистан гэдэг юм уу, зүүн өмнөд Азид маш томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Та Монголын хувьд бол яг бас хэрэгжиж байгаа нэг цөөх хэдэн төслүүд л байгаа. Харин тийм хятад ч одоо энэ Африкт одоо маш их тийм том дэд үсгийн төслүүд хэрэгжүүлж байна тийм ээ. Хятад биш хятад гэн одоо та сая Пакистан гэлээ бас Вьетнам ч хийж явах шиг байна. Камбож гэх тий. Тэгээд Монголтой болохоор ингээд нэг ийм том төслүүд нэг өлегтэй явж өгөхгүй л харагдаад байгаа. Тий. За энэ саяхан нэг одоо энэ Улаанбаатарт суугаа хятадын элчин сайд эмэгтэйтэй та нэг ярилцлага хийсэн байхыг би харлаа. За. Тий. Тэр дээр одоо энэ хятадын засгийн газар одоо Монгол улстай харилцаанд тийм 3 ши гинүү За ийм зарчим баримталт юм аа гэдэг юм байна л л дээ. Тэрийг та тайлбарлаач ямар 3 зарчим байна. Яг тэн дээр бол яг мань одоо элчин сайдын өөрөх нь одоо санаачлал юм л да. Тэрнээс харахад бол ярилцлаган дээр бол хүний нөөцийг ярьж байгаа. За бид бол хамтрах. Ер нь 3 шиг гэдэг нь ханзал байгаа юм л да. Ханзал. Эхнийх нь бол мэдээж яг чанартай харилцаа хөгжүүлье. Сайн чанартай харилцааг төвжүүлээ, quality яриад байгаа. За хоёр дахь нь бол хүний нөөцийн нөхцөл байдлыг чадахжуулъя. Тэ? Хүний нөөцөө чадахжуулбал бид одоо дараагийн том төслүүдийг хэрэгжүүлэх чухал байна. За гуравт нь тухайд юу байлаа? Гурав дахь зүйл нь бас нэг одоо харилцааг хөгжүүлэх гурав дахь зүйл байсан. Тэгээ энэ дээр бол тэр гурван харилцааг л санал болгож хөгжүүлээрэ гэдэг тийм саналуудыг тавьж ирсэн. За. Гэхдээ эн чинь бол тэр элчин сайд хүн чинь тэр улсыг төлөөлдөг хүн санаанаасаа ярихгүй энэ хятад улсын төрийн бодлого байгаа юм. Тэрийг л ярьж байгаа юм тийм. Тэг би бол бичгээр ярьслах хийсэн байна. Бичгээр ярьсан. Тийм учраас тиймэрхүү 3 зүйлүүдийг дурдсан байна. Яг Шимэнжвэн элчин сайдын хувьд бол чинь Монгол улсад анх удаа ярьж байгаа эмэгтэй элчин сайд байгаа тийм. Тэг маш их зүтгэлтэй эмэгтэй гэж би зүгээр харж байгаа тийм. Зүүн өмнөд Азаар мэрэгсэн ба та. Тэг яг
Монголд ирж бас элчин сайд болсон ба да. Тэгэхээр их бас сонирхолтой хөв зайтай хүн болов уу гэж харж байгаа тий. Зүгээр би энэ элчин сайд явсан дээр нэг зүгээр миний хувийн бодлыг би бас үзэгчтэй бас хуваалцъя гэж бодсон юм аа. Энэний өмнөөс one way гоё хаа элчин сайд Chai way тийм хүн байсан. Тэр үнтэй би бас одоо ингээд цогоо ярилцлага хийж исэн. Тэгээд тэр чинь барыг одоо 2 жил хагас 3 жилийн өмнө болчихоо. Тэгээд мэдээж ингээд нөгөө нэг дипломат төлөөлөгчдийн газрын удирдлагуудаа яриа хийхэд мэдээж бид нэр заавал урьдчилаад асуултуудаа өгдөг. Тийм ээ. Тэгээд студиэрээ бид хоёр ингээд яриа сууж яхад за та бол тэр нөгөө нэг заавал энэ асуултынхаа хүрээнд яах аргагүй шүү дуртай юм асуугаараа гэж. Би гайхчихсан байхгүй. Би чи яддтай чинь амар одоо диктатуртай ч гэдэг юм уу. Ялангуяа гадаад бодлого дээр бол одоо нэг шугамар дуурдаг ч гэдэг юм уу. Тийм улс гэж дотороо боддог байсан. Тэгээд би яг тэр үед би одоо энэ төмөр замын холболт чинь бүр яригдаачгүй бүр нууц тийм байхад тэр хүн анх удаа энэ төмөр замын холболт гэж юм чи яагаад зөрчсөн, хэний буруугаас болсон. Тэгээ одоо ямар өртөгтэй баригдах болчоод байгаа юм тэргээд тийм юм анх ярьсан шүү. Тэг би бас тэр үед гайхчихлаа. Харж ирсэн үү те харин тэгээд зөв элчин сайд ярихаар надад бас тийм хувийн бодол төрлөө. Тийм элчин сайд ч гэсэн бас энэ эмэгтэй элчин сайд ч гэсэн бас маш чөлөөтэй ярилцах сонирхолтой хүн байдаг. Би бас тэр хүнийг бас ярилцаханд орох бодолтой л яваа. Тэгээд зөвшөөр хүүгөө сайн мэдэхгүй байна. Энэ дээр би зүгээр бас нэг үзэгчтэй нэг тоо нэмээд хэлчих. Би энэ үний бас юунаас авсан шүү. Энэ манай энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын тооцоололоор болвол хятадын эдийн засаг 1% өсөхөд Монголын эдийн засаг 0.6% дагаж өсдөг гэсэн. Тийм тооцоол гаргасан юм байна лээ. Энд худалдаа аж үйлдвэрх юм уу? Би Дэлхийн банкны авах. Дэлхийн банк зүгээр нөгөө ярилцлагын үеэр нөгөө их сурвалж нь бодвол худалдаа аж үйлдвэрийн танхим дээр байсан баг. Тэгээд тэрнээс тэгж ярьсан баг. Тэгээд Дэлхийн банкны тооцоол баг шүү байсан. Тийм. Тэгээд энийгээр ингээ бодоход за сүүлийн 2 жил ч юм хятадын эдийн засаг дунджаар одоо 5% өссөн байхад манайх чинь 3% өсөлт зөвхөн хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад өсчихсэн байгаа. За манайх чинь 8% өссөнгүүл тэрний чинь 3% нь одоо зөвхөн хятадаас энэ худалдаа хамтын ажиллагаа байгаа байхгүй юу тий. Яг худалдаа бол аюул сайн байгаа. Мэдээж нөгөө эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа хэд хэдэн факторууд. Дотоодын хөрөнгө оруулалт бас манайд өндөр шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт маш өндөр байна. Тэрнийхээ өсөлтийг дагаад бид 8 ч гэдэг юм таны хэлж байгаа 7-8% өсөлт рүү явж байгаа. Тийм надад. Гадаад худалдааны өсөлт бол жилдээ дунджаар 10 орчим хувь байна шүү. Тэр нь ихэнхийн бүрдүүлж байгаа процент нь бол өөрөө хятад улс байгаа. Тийм ба. Одоо энэ хөрөнгө оруулалт дээр ч гэсэн хятадын талын хөрөнгө оруулалтууд бас нэлээд боломжийн түвшинд байна. Тэгээд энэ бид нар одоо энэ дахиад миний хувийн бодол шүү. Энэ ч одоо хятад улс маань ийм хурдтай хөгжиж байна. Хав өөрийнхөө улсуудыг ингээд дагуулж чирч явж байна. Тийм ээ. Энэ хятадын энэ хурдтай хөгжлийн галт тэргийн та нар суугаарай гэдээ одоо Шижинпин даргач Монголд ирэхдээ биднийг урьсан шүү дээ. Тэгээд тэр галт тэрэгт нь аль болохоор хурдан сууж л энэ хөгжлөөс нь хүртгиймсэн л гэж би одоо бодож явдаг хүн байна. Тэгээд энийг чи эсэргүүцэх улсууд энэ нийгмээр дүүрэн байх юм уу хамгийн аюултай юм уу? Тийм прагматик л байх хэрэгтэй л гэж би харддаг. Маш сайн прагматик байх хэрэгтэй. Өөрсдийн хэрэгцээнд таарсан одоо хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй байна. Маш сайн инженеруудыг хятад бэлдэх хэрэгтэй байна. За мөн маш сайн төслүүдийг бас хятадын талтай хамтрах хэрэгтэй байна. Тэгээ бидний боловсруулалт одоо өнөөдрийн нөхцөл байдал бол маш хүнд байна шүү дээ. Зарим тал дээр бол удаж байна, цаг хугацаа алдаж байна, тийм. За тэгээд хятадтай манай энэ харилцаа одоо мөн Улаанбаатар хотын төвшөнд бас сайн явж байгаа юм байна. Энэ гэр хорооллыг одоо барилгажуулах төсөл байна, тийм ээ. За энэ тээврийн энэ
тээврийг автоматжуулах, системжүүлэх энэ дээр бас хамтарч ажиллаж байгаа юм байна Улаанбаатар хотод. За энэ нөгөө бидний яриад байгаа энэ бүх юм чинь ингээд нөгөө 20 минутын хоттойгоо холбогдож байгаа юм байна. Тэгээ энэ дээр ямар ажлууд хаана хийгдэж байгаа юм болоо? Би тэр нэг ойлгохдоор бол одоо Хятадын зээл тусламжаар бас нөхөн гарцууд баригдаж байгаа гэж ойлгосон. Улаанбаатар хотод. Нөгөө төмөр замын доогоор. Тийм нөгөө түрүүнд бас нөгөө бохир ус цэвэршүүлэх байгууламж бас байна. За өөр бусад бас замын төслүүд байх шиг байна тий. Анхны хурдны зам барья гэж явах шиг байна. За мөн одоо бас зарим гүүрүүдийн шинжилэлүүдийн асуудлууд байх шиг байна. Тэгээ яг тэр талаасаа бол нэлээд явж. За метроны тал дээр ч гэсэн бас шиг сонирхлууд байна гэж харсан. Тийм. Метрогийн ч манай Нямба дарга нэлээд хүчтэй ярьж байгаа сүүлийн 1-2 сар дугаад болчих шиг санагдсан байна. Тэгээ одоо тэгтээ би бол ойлгохтой ингээл төлөвлөлт, зураг төсөл энтрийн тендерүүд нь яваад байгаа гэж ойлгоод байна. Тэгээд яг барих болохоор яах юм бол тий 28 онд хэдүүлээ метротой болно гэж ярьсан байна. Метроор явах гэдэг хүн төлөвлөд байгаа. Энэ ажил нь бүтээсэй л гэж би боддتي бас хаваарныхоо тий. Энэ төгжөө мөгжөөч замаа алдлаа шүү дээ. Тэгээ зүгээр энэ яг өнөөдрийн нөхцөлд болохоор энэ том төслүүд хөдлөхийн бид нар чинь энэ нөгөө эрчим хүчээ дийлэхгүй болчихсон. Тийм ээ. Юу шинэ метрог эрчим хүчээр хангах байдлаа өөрсдөө тоглоод аслуулад ингээд хүнд байдалд орчихсон. Ийм л байдалтай л байна. Гэхдээ энэ нэг 2 цахилгаан станцын төсөл одоо эхлээ явцсан 4-5 юмаагүй эхэлсэн. Энэ минь ч одоо 28 онд гэлөө бүрэн ашиглалт орохыг гэсэн тэр үед л одоо метро маань яригч эхлэх юм болов. Би зүгээр бодож сууж байгаа юм. Тийм ер нь бол манайх нөгөө дэд үтсэл хамаарч л одоо өнөөдөр яагаад ингэж Улаанбаатар ингэж бетоны ширэнг маягтай болоод байгаа гэдэг чинь л дулааны шугам болоод одоо цахилгааны холболт энэ төр тий дэд үтсийн нөхцөл байдлаасаа бид хамаарал ингэж шагуулдаал байгаад байгаа гэж харж байгаа. Тэгэхээр яг тэр хэрвээ эдгээр том эхний томоохон юм одоо дэд үтсийн асуудлуудаа шийдвэл өнөөдөр бидэнд бас айгүй их бололцоонууд байна гэж харж байгаа. За та бүхэнд нэг 5 минутын хугацаа үлдсэн байна. Би танд сүүлийн асуултаа тавья. Энэ өнгөрсөн 24 онд чинь энэ Монгол Хятад хоёрын энэ харилцаанд чинь олон баярууд авагдсан байна. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой гэж байна. Найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой гэж байна. Иж өрн стратегийн түншлэл байгуулсны 10 жилийн ой гэсэн ийм 3 том арга хэмжээ ой давхцсан байна. Тийм. Энэгээр одоо бид нэр чинь одоо яаж тэмдэглэсэн бэ энэ хоёр улс хоорондоо? Тэг яг өнгөрсөн жилүүдэд бас солилцоонууд явсан. Соёл аялал жуулчлалын том группүүд харилцсан альчилсан ба. За мөн Ши Жинпиний номын нээлт энтер болсон байх жишээ. За бас Монголын соёлын өдрүүд энтер бас бийж одоо зохиогдсон. 75 жилийн хүрээнд бас Улаанбаатар хотод ч гэсэн Монгол Хятадын найрамдлын өдрүүд бас зохион байгуулагдсан. Тэр бол тодорхой хэмжээнд бас өөр их хүрээнд бас ингэ арга хэмжээнүүд явсан байна. Ер нь иргэд хооронд тэр хүмүүлэгч гэдэг юм уу тэр хооронд л гол тэмдэглэлт үйл явдлууд болоод өнгөрсөн юм байна тийм үү? Тийм. Өнгөрсөн жил бол дээд хэмжээнд уулзалт юу юмнууд. Тэг өнгөрсөн жил бол одоо манай ерөнхий сайд альчсан шүү дээ. 10 сард 11 сард 2 альчилсан байна. За мөн бусад төвшөнд ч гэсэн бас харилцаанууд явсан байна. Тий. За энэ аялал жуулчлалаар бас сүүлийн одоо 2 минут үлдэх 2-3 минут та нэг ячаарай. Энэ нэг ийм тоо бас би харсан. Монгол улсад одоо ирж байгаа гадны жуулчдын чинь бараг 30% ер нь дийлэнхийн манай Хятадын өршөө иргэд эзэлдэг тэр бол хэвээр байгаа юм байна лээ. Тийм ээ. Тэгээд энийг яаж ихсэх вэ? За монголчууд бид ч бол бүр Хятад айлчилж байгаа жуулчдынхаа тоогоор эхний 7 дугаар өрөнд явд юм байлээ. Тий. Тэгээд ковидын өмнөх тоо шүү. Ковидын өмнөх жилүүдийн тоо. Өмнөх жилүүдийн тоо юу те. Тий. За тэгээд энэ дээр тэр нэг Хятадын элчин сайд эмэгтэй маань одоо би нэрийг нөө зөв хэлж чадахгүй учраас эмэгтэй гэд хэлээд байгаа шүү уучлаарай тий. Үзэгч намайг уучлаарай. Тэр Хятадны нэрийг одоо зөв хэлэхгүй гэж илдвэр хэлчихгүй гэж би бас бодоод ингээд тойроод байгаа юм.
Тэр эмэгтэй хэлж байгаагаар бол энэ хятадын жуулчд Монголд одоо олноор ирэх энэ нэг бас нэг хаалт нь болохоор энэ нэг визийн асуудал байна. Монголын иргэд хятад руу болохоор визгүй аялаад болоод идэг. Хятадын иргэд Монгол руу ирэх заавал виз авдаг нэг ийм энэ чинь их том хаалт болоод байгаа шүү. Энийгээ яачих юм бол шийдчих юм бол хятадын жуулчдад бүр ихээр ирэх бэлэн байна гэсэн юм хэлсэн байлээ. Тэгээ ер нь бол одоо ингээ харахад бид бол нэг сая жуулч авах төлөвлөгөөтэй одоо шүү дээ. Тэгтэл одоогор бол нэг 700 мянган хүн аваад байгаа. За тэрний 3-1 нь ойлгомжтой хятадын тал ба. Тэгээ хятадын тал сүүлийн 10 жил юм 15 жил орчим яг л нэг юм тоотой. 200-аас 250 мянган хүн зорчиж байгаа Монголоос. Тэгээ энэ талаас харуул хятадын тал өсөх ёстой гэж харж байна. За Монголын тал энэ 15 жилд яаж өссөн бэ гэвэл 500 мянга, сая, тэгэл 2 сая 500 хүртэл өсөж байгаа. Тэгэхээр бол бид бол маш одоо 2 он тутмын нэг нь бараг хятад жилдээ зорчиж байна. За нэг хүн хэдэн ч удаа зорчиж байгаа, маш их зорчиж байгаа хэлбэр байгаа. Тэгэхээр бол Монгол бол хятадын хувьд бол бас сонирхолтой. Одоо хөр шорнуудын хувьд бол нэлээ маш их зорчилттой тийм улсуудын нэг байгаа. Тэгээ хятадын талаас яагаад манай зорчихгүй нэхэр манай нөгөө дэд үтсийн асуудал байна. За манай би бас буруу ойлгоогүй бас одоо нислэгүүдийн тоо бас бага байна гэж харж байгаа. Жишээ нь одоо Солонгос руу гэхэд бид 7 хоногт 50 удаагийн нислэг байна. За хятад руу гэхэд 14 5 7 хоногт. Тэгэхээр бол энэ талаас харуул нислэг яагаад ийм бага байгаа юм бэ? За мөн монголчуудын зорих очих сонирхолтой эсвэл монголчууд очдог тийм хотууд руу яагаад нислэг байхгүй байна вэ ч гэдэм. Яагаад энэ тогтмолжихгүй байна ч гэдэм. Зөвхөн яагаад бид газраар яваад байна тий? Асуудлууд байна. Хятадын тал бол одоо зундаа бол би ойлгохдоо бол Монгол руу ирэх гэхээр дана билетийг нь маш өндөр түвшинд очсон. Манайх руу ирж байгаа жуулчдын тооч маш их байдаг. Өөр улсаас дамжаад ирж байгаа улсууд. Тэгэхээр бол энэ тал дээр бол бид бас айгүйх тийм өндөрлөлттэй, дэд үтсийн өндөрлөлт байдаг гэж харж байгаа. Хоёрт бол мэдээж бид бараг 30 орчим жил одоо хятад одоо визгүй зорчиж байгаа. Хятадын талч гэсэн энэ тал дээр бол баян санаа яваал хэлдэг байгаа да. Казахстан бол жишээ нь 14 хоног хятадтай харилцсан визгүй зорчих хэлцээр энэ төр байгуулсан байна. Зөвмнүүд Азийн орнууд бас хятадтай байгуулсан байна. Монгол улс яагаад байгуулж болохгүй гэж гэдэг талаас бол хятадын үеийн элчин сайдууд бас тавьдаг гэж ойлгож байгаа. Зөвхөн энэ удаагийн шин элчин сайд бас тавьдаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр бол аялал жуулчлал ер нь иргэд хоорондын маш тийм чухал зүйл байгаа. Хоорондын хоёр орны хооронд соёл, түүх, хүмүүнлэг, нийгмийн ойлголцлыг дэмжих хамгийн том гүр байдаг. Гол нь одоо тэднүүсийн чинь нөгөө зардал мөнгө тэднүүсийн чинь тэр төлсөн төлбөр нь Монгол улсын эдийн засгт хэрэгтэй гэж шүү дээ. Гол нь тий. За баярлалаа танд. Ингээд бидний асуултанд хариулсан танд баярлалаа. Таны цаашдынхын судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. За танд бас урьж оролцуулсан их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа баяртай.